За өнөөдрийн сургалтын сэдв бол энэ дээр ийм сувг байгаа. Та нар ороод үзчихвэл болно. Google Enterprise гэдэг. За энэ дээр бол би өөрөө ороод яг нь subscription гэж ороод сувг сонгоцсон байна. За Google Analytics, Google Chrome, Google Developers, Google Enterprise, Google Maps, Google Stories, Google Your Business, Google Docs, Community. За энэ Google Form програм бичих гэж байгаа нөхдүүд бол Google Developers нөгөө Google Enterprise бол өөрөө айгуу тийм байгууллагатай холбоотой гоё сургалтууд, семинарууд байна. За эндээс бол энэ Atmosphere гэдэг бол Atmosphere Dublin гэдэг. Энэ дээр болохоор энэ гоё семинаруудын энэ Google-ийн соёл нь болохоор 20 минут нэг ихтгэл тавьд юм лээ. Энэ бас их богинохоо хугацаанд чанартай хийдэг бас их зүгээр арга технологи гэж магадгүй. Тэгээ энэ дээр энэ нөхөр бол ямар сэдвтэй сургалт явуулж байна вэ гэхээр I'm between you and lunch and that's not a good place to be. Энэ нөхөр болохоор Английн улсын менежер гэж байна те, country manager, Google Enterprise те. Maybe a quick show of hands. Who can use some food? Who's hungry? Okay, I was planning on 10 minutes, but I'll keep it short. I'll cut it down to 5 minutes. This morning, Tonya talked about change. We've heard an awful lot about change. Тэгэхээр энэ өнөө өглөө бид нар маш олон өөрчлөлтийн тухай, change-ийн тухай ярьсан, тийм ээ. Тэгэхээр та нар хоолнд орохгүй яарж ах энийг би 5 минутын дотор базаад яриа гэж. About technological change, meaning Gartner's nexus of forces where cloud, social, mobile and big data is coming together and reshaping industries. Тэгэхээр технологийн өөрчлөлтийг ярьж байгаа тийм ээ. Энэ дээр болохоор mobile байна тийм ээ, гар утасны технологи. За cloud байна, үүлэн буюу одоо бүх юм интернетийн сервер дээр байрладаг юм технологи байна. Энэс гадна мөн data, big data гэх том өвөдлийн систем тийм. Бүх датанууд нь одоо Google search байна тийм. Google-ийн хайлтын систем. За энэ шиг юм. Энэ өөрөө industry буюу тухайн салбарыг жижигхэн болгож байгаа гэж. За ер нь IT компаниудын хувьд сүүлийн 1-2 жилийн 3 жилийн хугацаанд ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ гэхээр маш том компаниуд нь одоо дэлхийд том байгаа Microsoft, Google, Facebook гэдэг ч юм уу. Эдгээр компаниуд нь яг нь дунд чатны Nokia ч гэдэг юм уу, тэ Motorola ч гэдэг юм уу, юм жижиг дунд чатны компаниудыг арчих ийм үзэгдэл явагдаж байгаа. За нэг 100 хүнтэй дөнгөж гарч ирж байгаа Израилийн ч гэдэг юм уу, юм мундаг үр ашигтай юм мундаг компаниуд нь болохоор өсөж хөгжингүүтэй энэ томуудаа зарагдах юм процесс явж байгаа. Тэгэхээр том ба жижиг гэсэн юм орон зай үүдэлдэх гэдэг энэ сүүлийн технологийн хандлага өөрөө. Тэгэхээр энэ нь болохоор яг нь IT дээр явагдаж байгаа цаашдаа бүх салбарууд, бүх компаниуд дээр явагдах ийм процесс явна гэсэн үг. Тэгэхээр энэ баруун юм уу дэлхийд дээр явж байгаа процессүүдийг бид нар маш сайн ажиглаад Монгол цаашаа ямар явагдах гэж байна гэдгийг харж мэдрэх аюул чухал байна. We heard about social change. I've even heard a company last week who has 5 generations of people in the workforce. Тэгэхээр энэ social change буюу одоо нийгмийн өөрчлөлт тийм ээ. Social network гэдэг байгаа. Нийгмийн өөрчлөлт, нийгмийн сүлжээ. За энэ болохоор нэг компанид одоо 5 generation буюу 5 янзын хүн байна. Хүмүүс ажил хийж байгаа гэж байна л да. We heard about globalization and we heard about the impact and the fact that there's an enormous war for talent out there. Most futurologists and researchers think and predict that our pace of change will continue to increase over the next years. За энэ дээр хэлж байна те globalization буюу одоо энэ глобалчлал нь улаамын дүрмийг маш их өөрчилж байгаа. Тэгээ энд юу вэ гэхээр ихэнх судлаачд юу гэж хэлж байна вэ гэхээр энэ өөрчлөлт маань өөрөө цаашаа маш хурдтай дахиад үйлчлэнэ гэдгийг бол судалгааны байгууллагууд бүгд хүлээн зөвшөөрсөн гэж.
Helen introduced us this morning a little bit to Google, our culture, our values. I think that one of our greatest assets at Google is our culture of innovation. Тэгэхээр өглөө бол ярилцсан маань энэд юу гэж ярилцсан бэ гэхээр бидний хамгийн одоо үн цэнтэй хөрөнгө маань юу вэ? Asset маань юу вэ гэхээр бидний энэ инновац буюу энэ шинжилгээ хийх Google-ийн соёл юм аа гэж хэлсэн байна, тийм. And it was Eric Schmidt, our chairman, who said that the growth for Google is only limited by our ability to innovate. Тэгэхээр энэ туузын дарга Эрик Шмидт хэлсэн байна, тийм. Бидний өсөлтийн хязгаар юугаар хязгаарлагдах вэ гэхээр бидний инновац хийх чадамжаар л хязгаарлагдах гэж. If you reverse that argument for us, and I think also for you, our biggest risk is complacency, doing nothing or doing the same things. Тэгэхээр энэ хамгийн том эрсдэл маань юу гэхээр бид юу ч хийхгүй байх нь өөрөө эрсдэл гэж. The biggest risk is not taking risks. About this guy. Тэгэхээр юу гэсэн бэ гэхээр хамгийн том эрсдэл маань өөрөө эрсдлийг хүлээж авахгүй байх нь хамгийн том эрсдэл гэж хэлсэн. You might remember him in October 2012. Felix Baumgartner jumped from space. He partnered with us and we broadcasted this event live on YouTube. Extreme. За энэ нөхөр болохоор яасан гэж байна. Энэ сансараас өөрөө үсэрсэн байна тийм хамт тэгээ YouTube-аар шууд онлайнаар broadcast хийж үзүүлсэн байна. Example of risks, but we need to take some risks to reap also those benefits of innovation. Google exists for a little bit over 15 years right now, and we've done a lot of research into our innovation and what has driven our innovation, what has propelled us forward. And for us, one of the learnings is innovation happens at the crossroads, at the intersection of great people and enabling technology. Those are the key tenets for our culture of innovation. Тэгээд Google-ийн хувьд болохоор инновацийн соёлыг үүсгэхэд төлхөр хүчин зүйлүүд байдаг тийм. Энэ юу вэ гэхээр инновац нь юун дээр үүсдэг вэ гэхээр агуу хүмүүс тийм ээ. Бүтээмжтэй хүмүүс, мундаг хүмүүс. Тэгээ энэ нь болохоор enabling технологи буюу одоо боломжийг үүсгэдэг технологи гэж. You all have great people working in your company. We've seen the enabling technology today. Reza, Zhao, Amy explained to you and demonstrated how we use that technology. It's actually funny. Gmail was invented 10 years ago. Two guys debating the necessity. I think they called it a little bit differently. They called it ridiculousness of having email servers in the basement. So they came up with Gmail. Тэгэхээр хоёр нөхөр бол пинг-понг буюу газрын теннис тоглож байгаад 10 жилийн өмнө Gmail-ийг нээсэн юм аа гэж. Gmail today has over 400 million users. Тэгэхээр Gmail өнөөдөр 400 сая гаруй хэрэглэгчтэй гэж. It's the largest email platform. Хамгийн том имэйлийн платформ болсон байна. Gmail was the basis for our Google App Suite. Тэгэхээр Gmail бол бидний Google App-ийн яг нь үндсэн суурь юм аа гэж. That you've just seen demonstrated here. And it's that enabling technology that fuels our culture of innovation. Тэгэхээр enabling технологи нь болохоор яг нь энэ боломжтой болоод технологи нь болохоор манай соёлын суурь юм аа гэж. And I think it is would be amazing to see for these two guys who were playing table tennis 10 years ago to see the examples of Pete where apps are being used and programmed against this platform to count flies, to improve the speed, efficiencies, to do a hangout, was it Pete? Capture, squash, or run away, do the hangouts, to scary animals. We talked about change, we talked about risks, but let's take a look at the benefits. Бид нар эрсдлийг ярьсан, тийм ээ? Өөрчлөлтийг ярьсан. Одоо тэгвэл үр ашгийг нь ярья, тийм ээ? Benefit-ийн ашгийг нь ярья. If we're
to embrace this much needed culture transformation, and if you're able to use these technologies inside your company, what is the upside? So what I'd like to end today with is an offer and an ask. My ask is, please go back to your company, put some of this thinking, Tonya addressed. Think like a startup. Rethink your business. What are we actually doing here? Look at that technology. It works for us. It was invented for us to support our culture of innovation, but it works for other companies. Again, who would have imagined counting flies? Тэгэхээр эхлээд бид нар компани дотроо энэ өөрөө бидний соёлыг дэмжихэд энэ Google аппуудыг, Google-ийн програмуудыг ашиглаж байсан. Тэгээ бусад компаниудад зарж, бусад компаниуд руу ашиглах боломжийг нь олгож байгаа гэж байна. Go back to your organization. Түрүү юу яасан? Та нар яг бизнесээ дахиад эргэж хараа. Шинээр эхэлж гин гэж бод. Тийм ээ? Жижиг компани гэж бод. Тэгээ дахиад процессоо дахиад зохио. Дахиад өөр нүдээр хар гэж. Please take a fresh look at your company, at your processes, and see how this technology might enable you. Тэгэхээр эдгээр технологиуд нь яаж таны боломжтой болох вэ? Яаж хурдан болох вэ гэдгийг бодож олоо гэж. Our offer here today from our teams is to partner with you. We're available over lunch. We're available for the rest of the day. If you're staying for lunch, if you're staying for the afternoon, we've got lots of more content. Actually, you did change the counter from 10 to 5 minutes, and my 5 minutes are done. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн энэ сургалтын семинарын гол зорилго нь болохоор соёлын шилжилтийг дэмжээ гэж, тийм ээ. Инновац чиглэсэн соёл руу компаниа оруулаа гэдэг ийм мессежтэй ийм семинар авлаа. За баярлалаа.